Сайн байна уу монголчуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 21 аймагт суврал бичлэгийнхаа 7 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Дархан уул аймгийн талаар та бүхэнтэй сайхан ярилцах болно. Харин манай эд сайхан лайк дараад, сабан дараад бас дээр нь комент бичээрэй. Орхон говь сүмбэр аймагуудын нэгэн адил 1994 онд Дархан хотыг Сэлэнг аймгийн зарим сумтай нийлүүлэн байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум 24 багтай Дархан уул аймаг нь Сэлэнг аймгийн сумтай хил залгаа оршдог. Дархан хотын анхны суурь чулууг Бурхантын хөндөд 1961 оны 10 сарын 17-нд тавьсан Монгол улсын орчин цагийн 2 дахь томоохон хот гэж хэлэгдэв. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт холбоот улс, Болгоор, Польш, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник эдийн засгийн тусламжтайгаар хөгжүүлсэн хотоо. Орхон сэлэг мөрний сав газрын бүсд багтдаг хараа голын эрг Бурхантын хөндөд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 707 метрийн өндөрт 327.5 мянган га газар нутагт дэвсгэрт эрс тэрс уур амьсгалтай ийм хот байх нь Дархан уул аймгийн нийт хүн амын 64.5% нь 35 хүртэлх насны залуучууд байдаг залуучуудын хот гэж дарахны хэлдэг. Улсын их хурлын 1994 оны 32 дугаар тоот тогтоолоор Дархан хотыг Дархан уул болгон өөрчилсөн. Тус аймагт шинжлэх ухаан технологийн их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, анагаах ухаан коллеж, хүмүүнлэгийн ухааны их сургууль Дархан дээд гэх мэт 15 их дээд сургууль байдаг. Эдгээрт 660 гаруй эрдэмтэн багшд ажиллаж 21 мянга гаруй оюутнууд суралцж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 35 сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 24 цэцэрлэг, Монгол Туркийн хамтарсан сургууль, хаан уул дээд сургуулийн харьяа 10 жилийн сургууль, Монгол Германы хамтарсан сургууль гэх мэт сургуульд 35 мянган хүүхэд суралцаж Орос, Англи, Герман, Турк хэлийг ягштал сайн сурж байна. Дархан уул аймаг нь нийтдээ 29,500 өрхтэй, хүн амын тоон 104,600, үүнээс 53,300 нэмэгтэй, 50,099 нь эрэгтэй эзэж байна. Байршлаар нь авч үзэх юм бол аймгийн төв болох Дархан хотод 84,700 хүн үлдсэн хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байна. Эрүүл мэндийн салбарын хувьд тус аймагт 650 ортой амьдаг урьдчилан сэргийлэх зориулалттай эрүүл мэндийн 2 томоохон төв ажилладаг. Эдгээрт нийтдээ 300 гаруй их эмч сувилагч нар ажиллаж байна. Дархан уул аймаг нь зам тээвэр, харилцаа холбоо, цахилгаан дулааны эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн. Үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухааны томоохон төв учраас гадаад орнуудын мууч хот, компани, хувь хүмүүстэй харилцаагаа хөгжүүлэх, хамтран ажиллах хамгийн таатай нөхцөл бүрдсэн аймаг юм. Тухайлбал гадаад орны ах トゥ угийн найрамдалтай хотуудаас дурдвал Германы Цайц, Бурятийн Улаан, Белорусын Витебск, бүгд найрамдах Хятад ард улсын Жинжан гэх хотуудтай шууд харилцаатай ажилладаг. Дархан уул аймгийн аж үйлдвэрийн тухайд жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг эрчимтэй хөгжүүлж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар оёдол, арх спиртний үйлдвэрлэл, савхин идэл, талдах нарийн бав, махан бүтээгдэхүүн зэрэг жижиг дунд үйлдвэрүүд болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг аж ахуйн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дархан уул аймаг байгалийн баялагтай төрөлхтөн барилгын материал үйлдвэрлэлийг төлхөө хөгжүүлсэн бөгөөд цемент, силикат, байшин үйлдвэрлэх комбинат, архины үйлдвэр, керамзит, эрдэс өвм, бетон төмрийн үйлдвэр, хүнсний үйлдвэр, нэхий эдлийн үйлдвэр, мах комбинат, хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг олон үйлдвэрүүдтэй барилгын материалын болон нүүрс алт төмрийн хөдрийн ариу их нөөцтэй аймаг. Мөн төмрийн өдрийн төмөртэй уурхай энэ аймагт байдаг. Мөн аялал жуулчлалын шинэ нөөц гэдэг харагдаж байгаа. Энд бурхантай толгой, дүүжингүүр, морин хуур цогцлбор зэрэг шинэ үеийн бүтээлүүд гадаад дотоодын аялагчдын сонирхлыг маш ихээр татж байгаа. Тус аймаг нь Монголын газар тариалангийн төв бүсд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан голддог бөгөөд газар тариалангийн аж ахуйнууд шинжлэх ухааны баазтайгаа ойрхон байрлаж түүнтэйгээ хамтран ажилладгаараа бусад аймагуудаас давуу талтай юм. Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хүн амын
махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30%, сүн бүтээгдэхүүний 90%, гурилан бүтээгдэхүүний 70%, төмс хүнсний ногооны хэрэгцээг өөрөө үйлдвэрлэж бүрэн хангаж байна. Дархан Улаан аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгж 12,000 гаруй өрх нийтдээ 37,000 га орчимд эргэлтийн талбайд тариалангийн үйл ажиллагаа эрхлэж байна. Аймгийн хэмжээнд 2024 оны байдлаар малын тоотлогоо 252,177-д хүрсэн байна. Дархан Улаан аймаг нь далайн түвшнээс 707 м өндөрт өргөгдсөн харьцангуй нам дур газарт байрлана. Тус аймгийн нутгаар хинтийн нуранаас их авч орхон гол цутгадаг хараа, зулзах, шарын гол, ерөө, орхон, хүйтний, хавчуун зэрэг голууд урсдаг. Агаарын үнэмлэхүй их температур нь 7 дугаар сард 42,6 градус, үнэмлэхүй бага температур нь 1 сард 43,7 градус хүрдэг. Жилд дунджаар 300-аас 320 мм дундас ондог байх нэ. Дархан хотын тухайд Монгол улсын стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой аж үйлдвэрийн томоохон төв хот юм. Нийслэл хотоос 220 км-ийн зайд оршдог бөгөөд Тууш болон Төмөр замаар Улаанбаатар хот улсынхаа хоёр хөрштэй холбогдсон байдаг. Дархан хотын шин дархан болон хуучин дархан гэсэн хоёр хэсэгт хуваагддаг ба Монгол улсын хоёр хэсэгтэй 3 том хотын нэг юм а. Дархан хотод сүүлийн жилүүдэд Монгол улсаа хамгийн томоохон тооцогдох бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа. Хөрс зэрэгэлдэх Сүхбаатар хот, Эрдэнэт хот, Улаанбаатар хот зэрэг хотуудаас шинээр Дархан хотод шилжин ирж буй хүн амд онцгой санал тавьж буй. Дархан хотод хүүхд залуучдын чөлөө цаг өнгөрүүлэх паркийг шинжилэн өргөдгсөн ба 2017 онд хүүхд залуучууд хамгийн ээлтэй дэлхийн топ хотуудын нэг болсон. Дархан хот нь Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багтай ажлын байр олдоц зэгцтэй. Цэвэр агартай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо гүүр гарц, төмөр зам, автозам зэрэг дид бүтэц сайтай Монгол улсын 2 дахь том хот юм. Мөн түүнчлэн Дархан Улаан аймагт амралт чөлөө цаг ая тухтай өнгөрүүлэх төв соёлын дурсгалт газрууд олон байдаг. Тухайлбал Дархан уул, Буурал уул, Мөөл уул, Ноён онгор, Хатан уул, 300 тайчуудыг дарсан домогт газар, орхон голын хөвөөндөх Эртний хотын тойр, Зочин хад, Бичиг тад, Дүрс нарс, Харуйц тай, Хонгор сумын нутагт байрлах Зулцган голын амралт, Дардай, Шарын голын цагаан нуур гэх мэт байгалийн үзэсгэлэнт болон төв соёлын дурсгалт газруудыг нэрлэж болно. Дархан Улаан аймгийн хамгийн том үйлдвэр болох Дархны төмөрлөгийн үйлдвэр компани. Тус компани металлыг даралтаар боловсруулах, цовмил бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи төр үндэслэгдэн байгуулагдсан Монгол улсын металл уургийн салбарын анхдагч болоод хамгийн том гаан үйлдвэрлэгч компани юм. Тус компани 33 хилт салб цэгтээ нийт 1530 ажилчинтай орон нутгата хамгийн том ажил олгогч компани. Ган үйлдвэрлэлийн тухайд гангийн үйлдвэр нь жилдээ 121,700 тонн хаягдал төмрийг хайлж 108,700 тонн бэлдэс үйлдвэрлэн 100,000 тонн цовмил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Япон улсын Ниссэ Митсубиши зэрэг том компани тоног төхөөрөмжөөр тоногдсон үйлдвэр юм а. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дотоодын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 2017 онд жилд 25,000 тонн давтамл ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай холбооны бүгд найрамдах Герман улс, Итали улсын тоног төхөөрөмж бүхий ган бөмбөлгийн давтах харгын үйлдвэрийг ашиглалтанд бас оруулсан. Тус компани харьяа төмөр толгойн уурхай гэж бий. Энэ уурхай нь төмрийн өдрийн ил уурхай бөгөөд Дархан Улаан аймгийн Хонгор сумын нутагт Дархны төмөрлөгийн үйлдвэрээс 28 км-ийн зайд оршдог. Тус орд нь 25 сая тонны төмрийн өдрийн нөөцтэй. Төмрийн өдрийн уурхай нь жилд 2 сая тонн 42-45 төмрийн өдрийн агуулгатай хөдөр олборлож Америк нэгдсэн улс, холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Хятад ард улсын уул уурхайн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тооноолгдсон хуураас соронзон аргын үйлдвэрт боловсруулан жилдээ 1.3 сая тонн бүхэл болон нунтаг баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Эцэст нь Дархан Улаан аймгийн 7 гайхамшигыг нэрлэе. Манай монголчууд 100 цагаар Дархан Улаан аймаг руу аялахаар бол энэ 7 гайхамшигыг заавал үзээрэй. За нэгдүгээрт Тагилт их Дархан уул гэж сайхан газар байгаа. Хоёрдугаарт нь Дурлалын мод.
3-дугаарт нь шарын голын цосон зураг, 4-дүгээрт уурал уулын болж, 5-дугаарт дүрс нарс, 6-дугаарт лам дондвын рашаан, 7-дугаарт хүйтэн голын хадны бичээс гэсэн юм үзэсгэлэнтэй сайхан 7 газар байдیں۔ Энэ 7 газрыг хэрвээ та бүхэн минь дархан руу аялахаар бол заавал өөрийн биеэр очиж үзээрэй гэж хүсэж байна. За ингээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дархан уул аймгийн талаар, Монгол улсын 2 дахь том хот Дархан хотын талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болсон гэдэгт маш их итгэлтэй байна. Удахгүй дараагийнхаа аймгийн талаарх бичлэгээ оруулах болно. Харин та хэд минь намайг дэмжиж лайк дараад, сабан дараад, сэтгэл хэсгээр коммент бичээд үлдээгээрэй. За баярлалаа та нартай.